Ихэнх барилгууд тодорхой хэмжээнд багантай байдаг. Revit-д архитектурын багана болон бүтээцийн багана гэсэн хоёр өөр төрлийн багана байдаг байгаа. Та архитектурын баганыг бүтээцийн баганыг гадуур нь бүрхэх эсвэл засал чимэглэлийн зориулттай багануудыг загварчлахад ашиглаж болно. Харин бүтээцийн баганы тусламжтай та барилгынхаа даацыг авч буй даацын багануудыг загварчлахад ашиглаж болно. Уг хоёр багана маань төрлөөсөө хамаарат өөр хоорондоо харилцаа адилгүй шинж чанарыг агуулдаг байгаа. Та эдгээр багануудыг архитектур табын build panel дээрээс column багжинд сумдээ дарснаар олох боломжтой байгаа. Бидэнд structural column буюу бүтээцийн багана, column architectural буюу архитектурын багана гэсэн хоёр багана маань байна. Бүгдээрээ эдгээрийг авч үзэхээс өмнө нэг төрөнд хэрэглэгчийн интерфейсээ тохируулж янзлаа. Инként бол бүгдээрээ properties дээр маус нэг дарж чирэх замаар эсрэг талд нь авчиад маус нэг авъя. Тэгээд маусныхаа дугуй дээр хоёр тавших замаар уг харагдцааг голлуулъя. Одоо бүгдээрээ column багжийнхаа сум дээр дараад column architectural буюу архитектурын багныг сонгоё. Ингээд бид modify place column гэсэн contextual tab руу шилжлээ. Мөн бидэнд options bar дээр тодорхой хэдэн сонголт байна. Энэ түрүүн та зурхаж буй багныхаа өндрийг зааж өгөх хэрэгтэй байгаа. Өгөгдмөлөөр height буюу өндрийн дагуу тэгээд level 3 гэж байна. Энэ нь бидний багны дээд түвшин болох ба харин багны маань доод түвшин бидний ажиллаж буй уг level 2 харагддаг та project browser дээрээс тодорхой харж болох нь. Хэрвээ бид өндрийн дагуу биш height дээр дараад depth-ийг сонгоод гүний дагуу зурх юм бол бидний арын утга маань level 1 болж өөрчлөгдөж байгааг анзаарч байгаах. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд бидний ажиллаж буй level 2 буюу давхар 2 маань тухайн багны маань дээд түвшин болох нь. Харин доод түвшин level 1 байх нь. Бүгдээрээ баганд байршуулахдаа тэдгээрийг чөлөөтэй байршуулах боломжтой байгаа. Бүгдээрээ энд маус нэгээ товшъя. Одоо бүгдээрээ options bar дээрээс depth-ийг height болгож өөрчлөе. Ингээд энэ маань давхар 3 болж өөрчлөгдлөө. Тэгээд ойролцоогоор хажууд нь багнаа зуръя. Тэгээ ESC-ээр дараад баачаа цагаараад үүсгэсэн үр дүн рүү татъя. Ингээд та бүхэн тодорхой харж байгаа. Бидний depth-ээр зурсан багна маань бүдэг саарал өнгөтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн харагдц дээр маань харагдах боломжгүй элемент байх нь. Бид үүнийг underlay буюу доор нь давхарлаж харах гэсэн параметрын тусламжтай харж байх нь. Харин уг багна маань тод хар өнгөн зурагтай байна. Өөрөөр хэлбэл уг давхар дээр маань оршиж буй элемент гэсэн үг. Бүгдээрээ маусныхын дугуйг 2 хурдан товшоод уг нүр талын тэмдэглэгээний уртлын гурвалжин дээр маус нэгээ 2 хурдан товшсноор тухайн харагдцыг орох боломжтой байгаа. За ингэснээр бид илүү тодорхой харж болохоор байна. Бидний depth-ийн тусламжтай үүсгэсэн багна маань давхар 1-ээс давхар 2-ын хооронд харин height-ийн тусламжтай зурсан багна маань давхар 2-оос давхар 3-ын хооронд үүсгэсэн байна. Та эдгээрийн өндөрчлөлтийг үүсгэнийхэн дараа хүснээр өөрчлөх боломжтой байгаа. Энэ удаа бүгдээрээ эдгээр багныг сонгоод устгаж өгье. Тэгээд level 1 рүү оръё. Тэгээд бүгдээрээ энэ хэсэг рүү татъя. Мөн бүгдээрээ архитектурын багнаа сонгоё. Тэгээд бүгдээрээ анхаарлаа properties palette дээр байршиж буй цөөн тооны параметрууд хандуулцгаая. Үүнд move set grids буюу ойсолтой цуг хөдлөх, move room bounding буюу өрөө тусгаарлах гэсэн хоёр параметр байна. Уг хоёр параметрын доод параметрыг бид эх хичээлүүдээр тодорхой харж үзэх болно. Энэ удаа бүгдээрээ анхаарлаа move set grid дээр хандуулъя. Та уг параметрыг чагталсан тохиолдолд тухайн параметр маань нөлөөлөх болнуудыг анхаараарай. Тэгээд бүгдээрээ архитектурын багнаа ойсуудынхоо уулзуур дээр байршуулъя. Бүгдээрээ бүхий л шаардлагатай уулзуур дээр байршуулаарай. Тэгээд ESC-ээр дараад багжаасаа гаръя. За ингээд та бүхэн анзаарч байгаа бидний архитектурын багнууд маань хамтаа маань цэвэрхэн уусаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл архитектурын багна маань нэгдсэн элементийнхаа материалыг өвлж авдаг байгаа. Харин та тэдгээрийг сонгоод тухайн элементээс нь нэгдлийн салгахад тухайн баган зааж өгсөн материалтай болно гэдгийг анхаараарай. Бүгдээрээ Ctrl Z дараад хийсүүлдлээ буцаая. Уг шинж чанар нь бүтээцийн баганд байдгүй байгаа. Мөн бид уг ойсыг сонгоод хатгахын болиулаад move багжийн тусламжтай зөөхөд уг багны move set grids параметрыг чагталсан байгаа учраас зэрэг зөөгдөж байгааг анзаарч байгаа. Бүгдээрээ хийсүүлдлээ буцаахын тулд Quick Access toolbar-ынхаа undo-гийн сум дээр даръя. Учир нь бид нэг доор олон тооны үйлийг буцаах сонирхолтой байна. Энэ удаа бүгдээрээ ойсоо буцаагаад хатахыг хүсэж байгаа учраас toggle B-ийг сонгоё. Ингэснээр бидний ойс маань буцаад байранд ороод хатгагдаж өгсөн байгаа. Хэрвээ та уг ойсыг сонгох боломжгүй бол select pinned element-ийг сонгосон байгаа шалгаж өгөөрэй. Одоо бүгдээрээ бүтээцийн багны тухай авч үзье. Инként тул
Маань column баачийн сум дээр дараад structural column-ыг сонгох. Эсвэл та уг тэмдэглэгийг шууд сонгож өгч болно. Ингэснээр бид бүтээцийн баг нь үүсэх боломжтой байгаа. Бүтээцийн багны маань өндөр өгөгдмөлөөр depth буюу гүний дагуу зурагддаг байгаа. Энэ удаа бүгдээрээ height буюу өндрийн дагуу зуръя. Тэгээд дээд түв шингээ давхар хоёроор сонгож өгье. Та type selector дээрээс шаналтай төрлөө сонгоод зурах боломжтой байгаа. Энэ удаа бүгдээрээ 305 97 UC-ийг сонгоё. Мөн та options bar дээр тодорхой хэдэн сонголтуудыг анзаарч байгаа. Эдгээр сонголтууд маань бидний архитектурын багнаас бүтээцийн багныг ялгах шинж чанарууд байгаа. Мөн адил бидэнд бүтээцийн багныг байршуулах тодорхой хэдэн нэмэлт аргууд байна. Жишээнд бид бүтээцийн багныг байршуулахдаа multiple panel дээр add grids, add columns багчийн тусламжтай олон тоогоор байршуулах боломжтой байна. Энэ удаа бүгдээрээ add columns багжаа сонгоё. Тэгээд box selection-ийн тусламжтай архитектурын багнуудаа бүгдийг сонгоё. Тэгээд дурыныг архитектурын баг руу татахад бүдэг саарал өнгөтэй бидний бүтээцийн баг маань харагдаж байна. Хэрвээ та эдгээр бүтээцийн багнуудын үүсгэж буй байршлыг хүлээн зөвшөөрөх юм бол finish дээр дарснаар тэдгээрийг үүсгэх боломжтой байгаа. Мөн бидэнд add grids гэсэн сонголт байна. Add columns нь зөвхөн бүтээцийн багнуудыг мэдэрдэг болвол add grids нь зөвхөн ойсуудыг мэдрэх болно. Магадгүй бид уг хэсэгт төмөр бетон баг нь байршуулах сонирхолтой байж болохын төвд бүгдээрээ load family дээр дараад scroll-оо доош нь гүйлгээ. Эндээс structural column гэсэн хавцас руу ороорой. Тэгээд concrete руу оръё. Тэгээд concrete square column-ыг сонгоод open дээр дарж нээж өгье. Одоо бүгдээрээ add grids багжаа сонгоод зөвхөн шаардлагатай ойсуудаа сонгож өгөх хэрэгтэй. Ингээд зөвхөн бидний сонгосон ойсуудын маань уулзвар дээр мөн адил бүдэг саарал өнгөөр тухайн багнууд маань тэмдэглэгдэж өгсөн байна. Бүгдээрээ үүсгэж буй үр дүнгийн хүлээн зөвшөөрөлт finish дээр дараад эдгээрийг үүсгэх боломжтой байгаа. Тэгээд escape дараад багжаасаа гаръя. Мөн та Revit дэх ихэнх элементийг сонгоод space-ийг дарах замаар тэдгээрийн чиглэлийг өөрчлөх боломжтой байгаа. Энэ маань мөн адил архитектурын багнууд дээр маань нөлөөлнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүсвэл та бүхий л металл бүтээцийн багнуудаа ирүүлэх шаардлагатай бол box selection тусламжтай сонгоод filter дээр дараад check none тусламжтай сонголтоо болиулаад structural column-ыг сонгоод OK даръя. Ингээд бид зөвхөн бүтээцийн багнуудаа сонгосон байх болно. Энэ үед та space-ийг дарснаар тэдгээрийг нэгэн зэрэг ирүүлэх боломжтой байгаа. За ингээд бүгдээрээ архитектурын баг нь болон бүтээцийн багны тухай авч үзлээ. Та архитектурын багныг бүтээцийн багнуудын гадуур бүрэх зорилгоор эсвэл засалт чимэглэлийн зорилтоор ашиглаж болох нь. Харин бүтээцийн багныг та барилгын маань даацыг авахд зориулагдсан даацын багныг загварчлагад ашиглах боломжтой байх нэ.